Сайн байцгаана уу? Тэмүүжин цэцэрлэг дээр хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр Тэмүүжин цэцэрлэг маань эцэг эхчүүдэд нээлттэй хаалганы өдрлөг зохион байгуулж, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг эцэг эхчүүдэд танилцуулж, хүүхдүүд өдөр цэцэрлэг дээр юу хийдэг, юуг сурч мэддгийг харуулж танилцуулсан өртөөжлсөн аялал зохион байгуулж байна. Тэгээд бүгдээрээ бас хамтдаа орж Тэмүүжин цэцэрлэгээрээ зочилцгаая. Бас хөөрхөн хүүхдүүдтэй ярилцъя. Сайн байцгаана уу? Хондын өдрийн мэндийг хүргэе. Та ихэд өөрийгөө танилцуулъя. Сайн байна уу. За би Тэмүүжин цэцэрлэгийн эрхлэгч Жамбал Овогтой сурнаа байна. Өнөөдөр Тэмүүжин цэцэрлэгт маань яг ямар ажил болж байгаа вэ? За өнөөдөр манай цэцэрлэгт болохоор нөгөө нээлттэй хаалганы өдрлөг болж эцэг эхийгээ оруулж цэцэрлэгээ танилцуулсан байгаа. Энэ бол жил болгон явдаг ийм ажил байсан. Энэ өвчнөөс болоод 19 он, 20 он, 21 онд бол юм явагдаагүй үндсэн байгаа. Тэгэхээр өнөө жил өвчин жоохон гайгүй болсон болохоор эцэг эхийгээ оруулж цэцэрлэгээ нээлттэй хаалгараад бас хоромхон цаг нь их урт биш хугацаанд явуулж эцэг эхтэй танилцуулсан байгаа. Тэмүүжин цэцэрлэгийн маань хамгийн гол онцлогтой анги таних юм аль нь вэ? За манай цэцэрлэгийн анги танхимууд бүгд өөр гэсэн онцлогтой. Бэлтгэл анги 3 хичээлж гин өнөө жил, ахлах анги 2 хичээлж гин, дунд анги 1 хичээл 6 бүлэг хичээлж байгаа. Тэгэхдээ хамгийн онцлог юм гэвэл бүх бүлгүүдэд нөгөө спорт өрөлтийн сургалт явдаг байгаа. Энэ сургалт нь болохоор нөгөө өөрийнхөө төлбөрт багтаж явдаг, тусдан төлбөр явдаг. Энэ сургалт нь болохоор нөгөө хүүхдийн баруун зүүн тархийг хөгжүүлдэг. Тэрийгээрээ маш ач холбогдолтой нүдний хараас айжрын хурдтай болно гэсэн олон онцлог байгаа. За манай цэцэрлэгийн бас нэг онцлог нь юу вэ гэхдээ зөв хүүхдүүд ер нь нэлээд хөдөлгөөний дутагталд орж байгаа шүү дээ. Эцэг эхчүүд машинаар авчираад өгч машинаар аваад явчихдаг. Тэгэхээр энийг бас арилгахын тулд бид нар анги танхимаа зохион байгуулсан байгаад тусдаа тоглоомын өрөөнүүдтэй тоглоом өрөө гэхтэл ёс заншлын өргөө гэхтэл Монгол ёс заншлаас таниулах тийм өргөөг бэлэн болгож хүүхдэд ёс заншлаа танилцуулдаг, хувь цонроо мэддэг, мал ахуйгаа мэддэг ийм болгож байгаа. За бас хөдөлгөөн тоглоом өрөө гээд байгаа. Тэрэнд хүүхдүүд орж тонгочж гүйж хараач тоглодог ийм өрөө байгаа. Бас нөгөө сэдв тоглоом өрөө байгаа. Тэрэнд болохоор айл гэр болж тоглоно, эмч домч болж тоглоно, дэлгүүр болж тоглоно. Тэрх тоглосноор мөнгийг бас таньдаг болно, мөнгөтэй харьцаж сурна. Хувь цонроо сонгож авдаг, сонголтыг хүртэл хийдэг юм байгаа. Ер нь хүүхдүүдийг бол ангиас нь гарч өөрийнх нь ангиас гарч өөрөнд л явуулахыг айгүй хичээдэг. Ингэж явснараа хүүхчид чатруу дээшээ доошоо буун хөдөлгөөнд орж байгаа гэсэн утгаар нь тэг зохион байгуулсан байгаа. Тэмүүжин цэцэрлэгийн маань хамгийн гол онцлог нь юу байгаа вэ? Онцлог давуу тал. За манай цэцэрлэгийн онцлог давуу тал нь гэвэл их засаг их сургуулийн багш ажиллагчид оюутан төгсөгчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхээр 2010 онд таалгаа нээсэн. Энийг төгссөн оюутан сурагчид бол дандаа эргэж хүүхдүүдэд хөнгөлт эдэлдгээрээ бас онцлог байгаа. Би 2010 онд их засаг их сургуулийн олон улсын гадаад харилцааны мэргэжлэр насан багш буюу нэргүй багшийн нэрэндээ төгссөн. Тэгээ би 2021 оноос охиноо их засаг их сургуулийн Тэмүүжин цэцэрлэгт цагаан хүү багшийн ангийн удирдлаганд орсон. Миний охин бол цэцэрлэгт орсноор ийм хөөрхөн уран бүтээлүүд хийсэн байна. Тийм учраас би ер нь бол энэ их засаг их сургуулийн хамт олонны үйл ажиллагаанд сэтгэл ханамж 100% байдаг. Манай их засаг их сургууль болохоор өөртөө болохоор хүмүүжлийг их нэгдүгээр тавьдаг, хоёрдугаарт хүүхдүүдийг хүнтэй яаж зөв харьцах вэ? Ухамсарыг их зөв өгдөг учраас хүүхдээ би ер нь цаашид их засаг их сургуулийн лицейгийн 1-р ангид нь орох тийм хүсэл тэмүүлэлтэй байгаа. Манай энэ их засгийн ганц давуу тал гэх юм бол оюутнуудынхаа хүүхдүүдийг 20% хөнгөлөлтөд авдаг учраас биднэрт мэдээж санхүүгийн хувьд маш их тусалцаа үзүүлж байгаа учраас ер нь удирдлагууд болон захирал багш нарт нь бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд энд болохоор мэргэжлийн багш боловсон хүчингээр хангагдсан бүх юм стандартын дагуу явдаг. Хоол хүнсийг бол ерөөсөө үйлдвэр албан газруудаа гэрээ хийцэн учраас эрүүл цэвэр хоолоор үйлчилдэг гэсэн давуу талууд байгаа. Суралцсан 6 чиглэлээс гадна суралцсан чиглэл дээрээ нөгөө спорт өрөлтийн сургалт явдгаараа бас давуу талтай байгаа.
Тэгээ хүүхдийг бол одоо маш эрүүл байлгах талаар их анхаардаг. Бүх хүмүүс бол одоо эрүүл ахуйн дэглэмийг маш сайн барьдаг. Тэгээ бид нар л эрүүл ахуйн дэглэм барьж гар хөлөө сайн угааж ээж хүүхдээ үйлчилж хүүхд маань эрүүл сарвал байна гэсэн зарчмыг одоо энэ 3 жилд бол илүү давангаа барьж ирлээ. Одоо манайх болохоор бас нэг давуу тал нь болохоор яг өөрийн байртай. Өөрийн байр нь болохоор стандарт шаардлага хангасан байртай. Тэгээ бүх ангиудад бол нэг агаар цэвэршүүлэгчтэй одоо өчигдөр ороо ихтэл паар зогсчлаа. Паар зогсохдоо зэрэг бүгдээрээ нэг усан тенттэй бүгдээрээ одоо халаалт тавьчихсан байгаа. Тэр халаалтаа залгацсан байгаа. Аль болох хүүхдийн аядаа тогтоо орчин бүрдүүлэх талаар ер нь манай одоо үүсгэн байгуулагч болно. Энд ажиллаж байгаа бүх хамт олон ажилладаг байгаа. За танд ажлын маш том амжилт хүсье. За баярлалаа дүүдээ ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Сайн байцгаана уу? Тэмүүжин цэцэрлэгийн ёс заншлын өрөөнд хүрэлцэн ирсэн байна. Хоёр бяцхан дүүтэйгээ танилцъя. За нэг дүү хин гэдэг вэ? Би Наран Сандар. За. Би Маргад Эрдэм. За та хоёр юу тоглож байгаа? Даан тоглож байна. За даам тоглохыг хэн зааж өгсөн бэ? Алтаа багш. За та хоёр даам тоглохоос өөр ямар тоглоом тоглож чадах вэ? Шалтан даамны тоглоом. За ёс заншлын өрөөнд ирээд багш нар нь яг ямар тоглоомнууд зааж өгөв? Юу сурсан? Шалтар тоглож сурсан, шагаа тоглож сурсан, дуу шүдэг сурсан, цэцэрлэг, Тэмүүжин цэцэрлэг гоё эдэг. Бүх юмыг сураад. Тийм үү. За чи Тэмүүжин цэцэрлэгтээ явах дуртай юу? Дуртай. За даам тоглоход ангиас нь хэн хамгийн мундаг тоглож байна? Даамны тэмцээнд ороод алтан медаль авахд бол би орсон. Жээ Тэмүүжин 2 дугаараар эзэлсэн, Маргад бол 3 дугаараар эзэлсэн гэдэг алтан медаль авсан. Ямар мундаг. За цэцэрлэгтээ ирээ та хоёр юу их дуртай вэ? Шаагоор тоглох дуртай, хоолой идэх дуртай, өдрөө унтах дуртай гэд ер нь цэцэрлэгийн бүх юм гоё шүү дээ. За нэгэн дөө босоод энэ ёс заншлын өрөөгөө нэг танилцуулаад өгөөч. За энэ юу вэ? Тогоо. Доотлох юм вэ? Тулга илүү. Тулга. За энэ бүр чи юу идэх вэ? Тулга нь юу вэ? Тулга нь гал үлээдэг. За өөр юм юу вэ? За энэ хойноос мэддэг юм юу вэ? Энэ юу вэ? Мөрний имэйл. Авдар. Оо за мундаг. За одоо энэ шигээ зогсож байна. За энэ юу вэ? За эндээс нэг дот мэддэг юм юу вэ? Юунд ашигладаг юм болоо энийг? Мөрний хамт тэгээд нөгөө дүүжлээд явдаг. Оо за мундаг биш та хазаа тий. Энэ юу вэ? Шүдэр. Оо мундаг штэ чөдөр гэдэг тийм ээ. Тий. За сайн уу хоёроо. За чамаа хин гэдэг юм? Наран гаруу. За чамаа. Бачамаг. За та хоёр юу тоглож байна? Шатар тоглож байна те. Хин сайн тоглодог вэ? Бачамаг. За одоо чи хожиж явж байна уу? Цааха. Шатар тоглохыг хин зааж өгсөн? Ээж. Өө тийм үү. За та хоёрыг одоо тэр зурагтаар ээж аав нь үзэж байгаа. Сайн уу гэж хэлээрэй да. Тийшээ харж байгаа л. Сайн уу? Хайртай шүү. За сайн уу хүмүүдээ. Та гурав юу тоглож байгаа? Мөр улдаа. За яаж мөр оролдуулдаг вүлээ? Хинээр заалгасан юм дөө? Би өөрөө заасан. Өө тийм үү. Тэгвэл анадаа нэг заагаад өгч. За. Эндээс дөрөв мөр аваад тэгээд ингээд жаагаад дөрөв мөр аваад тэгээд ингээд шээ бүрээ ичлээ ингээд. За энэ дөрөв мороо ингэж буулгаж байгаа их чи юу гэдэг вүлээ? Харин юу гэдэг вэ мартсан байна. За дөрөв мөрх буулгав. Яаж вүлээ? За яаж морио урагшаа явуулдаг вэ?
За тэгэхээр Миний морал юм бэ? Битгүй. за чи морийг сонгоч. Би другаараа өөрөө дуртай бүрээ. За. Би нэгээ явуулсан. Сайн байцгаана уу? Намайг Зиндэш гэдэг. Би Тэмүүжин цэцэрлэг дэвдэг. Одгоо би сургуульд орж байгаа. Найзуудтай багштай хайртай. Манай хүүхэд энэ цэцэрлэгт суусаар айгүй их нийгэмшиж, айгүй мундаг болсон. Айгүй мундаг юм сурж байгаа. Даамны тэмцээнд ороод, айгүй мундаг могошооны тэмцээнд ороод. Манай хүүхэд айгүй мундаг штэ, тасалдахгүй штэ. Одоо тэд өдөр тийм хичээл орно, өдөх өдөр ийм хичээл орно. Одоо би тамиртай өдр гэл айгүй мундаг ороо юм өмөө бэлдэж чанаад. Хичээлдээ айгүй мундаг. Одоо болдог бол хараа одоо нэгдүгээр ангид орох гээд байгаа. Ахаа нэг жил ухраамаар л штэ. Айгүй мундаг их юм сураад байгаа юм.